За сайн байцгаана уу? Манай Dark Imbe подкастын шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Зарим нь мэдж байгаах манай гэрлийн Монголд байгаа учраас дугаар хийх боломжгүй байгаа. Тэгэхээр төлгөө наадтай энэ 7 өнөخت бас шинэ дугаараар бүгдээрээ хамтдаа байцгаана. Би хэрэгээсээ гадна подкастаа төгсгөөл нэгэн гэгээлэг түүхийг ярихаар бэлдсэн байгаа. Тэгээ төгсгөл хүртэл сонсоорой. Хэрэгээ ярьж эхлэхээс өмнө сануулхад манай подкаст чинь хүүхдүүдэд зориулагдаагүй, дээрээс нь ийм дарк төрлийн зүйлүүд сонсох дургүй, айдаг, бас нуршуу зүйлд дургүй хүмүүс маань битгий сонсороо гэж зөвлөе. За ингээд хэрэгээ ярьж эхлэе. Дугаараа ярьж эхлэхээс өмнө бас нэг юм хэлэхэд өнгөрсөн 7 өдрийн дугаараа оруулахад маш гоё сэтлүүд ирсэн. Бүгдээрэнд нь маш баярлалаа. Бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд дугаараа 7 өнөө болгон оруулж явахыг хичээх болно. Хэрэгээ ярьж эхлэе. За энэ хэрэг болохоор гол хүн нь Holly Gazard гэдэг охин. Тэрээр 1993 оны 7 сарын 24-нд Англид төрсөн. Дээрээ нэг эгчтэй тэгээд ээж автагаа Gloucester хотод амьдардаг. Түүний хүүхэд нас бол байдал ингийн өнгөрсөн ба Holly багасаа л их сониуч бас спортлог охин байсан тул чадахгүй спорт бараг баахгүй, хөл бөмбөг, гимнастик, jiu-jitsu, морь унах гээд маш идэвхтэй хүүхэд. Их гэгээлэг, сэргэлэн цовоо хийн гэж бодсон зүйлээ хийж байд салдаг, энийгээ л явж байдаг, найз нөхөд гэр бүлийнхнэрээ маш их хайрлагддаг охин. Өсвөр наснаасаа л гоо сайхан нүрэ будаах үсэн янзлахад маш их сонирхолтой, бүр 7 өнөө болгон л өснийхээ стил имижийг өөрчилж янз янзын өнгөөр буддаг, хэлбэрээ өөрчилдөг. Тэгээд мэргэжлээ сонгохдоо хамгийн дуртай зүйлээ сонгож өсчин болохоор шийдсэн байдаг. Тэгээ өсчний сургалтын сууж эхэлж 2012 онд нэг салуунд ажилд орохоор очиход салууны эзэн эмэгтэй бол Холлитай анх уулзаад шууд яриа өөрөө маш сайн нийлж шууд л ажилд авч ирсэн. Тэгээ үүнээсээ хойш тэр эзэнтэйгээ маш сайн найзууд болцгоосон. Тэрээр аавтайгаа их ойр дотн байдаг. Тэгээл гэрийнхэндээ байнга л би дэлхийр гоё аялмаар байна гэдэг болохоор аав нь охиндоо ер нь чи аялангаа ажиллах боломж байна уу? Хаагаад үзээж энэ хоёроо хослуулж хэвэл дээр юм шүү гэхэд Холлид ч энэ санаа нь маш их таалагдаж өсчний сургалтанд сууж байхдаа Карибын тэнгис рүү явах том хөлөг онгоцонд 9 сар аялангаа ажиллах боломжтой ажилд хүсэлтээ гаргаж амжилттай бүртгэлтэнд хамрагдаж хэдэн сарын дараа явхаар болсон. Тэгээд 2013 оны 2 сард ингэж хөлөг онгоцоор ажилдаа гарахаасаа өмнө хэдхэн 7 оны өмнө салууныхаа ажлаас гараад гэрийнхээ ойр байдаг нэг пабд зөөгчөөр ажиллаж эхэлсэн. За тэндээ ажиллаж байхдаа нэг эрэгтэйтэй танилцсан. 21 настай Ashur Maslin гэх өөр газар хамгаалагчаар ажилладаг залуу Holly-гийн энэ ажилд орсон газар бол байнгын үйлчлүүлэгч байсан болохоор байнга ирдэг. Holly-г анхаарад татагдж улам ойр орхон ажил дээр нь очиж түүнтэй яриа өдөж, дугаарыг асууж, болцоонд урж эхэлсэн ба Holly-д зөвшөөрөхгүй явсаар байхад эрэгтэй байн гуйж асуусаар байгаа сүлдээ Holly зөвшөөрч тэд хэд хэдэн удаа болцоонд гарсан. Холли уг нь хэд хэдэн хүнтэй өмнө нь болцоонд гарч байсан ч нэгэн ч сэтгэлд нь хүрээгүй. Тэгээл Аширтай уулзгаад их халамжтай, хөвгөлтэй, сэтгэл татан байсан болохоор өөрт нь тэр маш их таалагдж байгаа. Сайн нэзтэй бүр догтлон ярьж эхэлсэн. Ингээд болцож эхлээд маш хурдан хугацаанд нэгэндээ хүчтэй татагдж дурлаж эхэлсэн ба салж хацахгүй байн гуйлддаг. Тэгээ хэдэн 7 хоногийн дараа Холли найз залууга гэрийнхэнтэйгээ танилцуулах гэж Ашрыг гэртээ орой олон дурсан. Охиныхоо найз залууг ээж аав нь хараад ээж нь Ашрын сурж байсан сургуулийнх нь 10 жилийн сургуулийн хоолын газар нэг хэсэг ажиллаж байсан юм байна. Тэгэхэд Ашр гэж хүүхэд их л хил ам татаж хэрэг тарьдаг муу нэртэй хүүхэд байсныг түүнийг хараа шүү санаж аавд нь хэлсэн. Тэгэхэд тэд хоорондоо ярилцж байгаад одоо ер нь жоохон том болоод дээрдээ байлгүй дээ. Боломж олоход үзээ охин минь их сайн байгаа юм чинь гэж бодцгоосон. Холлигийн аав нь бол өөрөө маш зөөлхөн, их найрсаг хүн байдаг. Тэгэл Ашрыг ажиглахад их л өөртөө итгэлтэй, яриасаа залуу байсан. Анх бол охинд нь маш их халамжтай, бүх гэрээхэндээ их хүндэтгэлтэй харьцаж байсан болохоор гайгүй залуу байх шиг санагдсан. За ингээд тэд үерхэд 2 сар болж байх үед Холлигийн Карибын тэнгис рүү явах аялал нь эхэлжсэн болохоор охин явсан. Уг нь ингэж явахыг тэрээр маш их мөрөөдөж явхаа тэгсэн ядаг хүлээж байсан хүн чинь аялалдаа гараад 7 хоногийн дараа аав руугаа би гэрээс надад хэцүү байна. Эргээд гэртээ харах онгоцны тасалбар аваад өгөөч гэсээр агаад эргээд гэртээ хүрээд ирсэн. Яагаад ирэх болсон шалтгааныг нь гэрийнх нь бодохдоо гэрээ санаад биш найз залуу Ашигаа санаад угаасаа нөгөөх нь Холлиро өдөр шөнөгөө залгаж месс хүчиж эргээд хүрээд ирлээ. Наана ганцаараа ингэж удаан явж яах юм санаад байна гэж атгасаар байгаад авчирсан баха гэж тэр үедээ бол бодцоож исэн. Ингээд дахиад хосууд эргээд хамтдаа байж эхэлснээс хойш Ашир Холлиг дахиж хоол явуулахгүй, хараанаасаа салахгүй, үргэлж хамт байна гэж контролдож эхэлсэн.
Хаяа нэг сайн найзтайгаа гадуур нэг газар сууя гэхээр найз залуу нь байнга дургуцал хаашаа орон тэр газар нь шууд хүрээл ирчээл салахгүй хэрүүлүүдвэл авч явах гээл хоолойч дургуцаад найзтайгаа жоохон суумаар байна гээл дахиад өөр газар орсон ч гэсэн араас нь дагаад ирээд хамаг оройг нь буснуулж наастрыг унгаачдаг. Хоолыг ер нь бол өдөр шөнө оройгүй хаана хинтээ юу гэж байгааг үргэлж мэдэх гэдэг. Тэгэл хүснээр нь зөвхөн өөртөө нь уулзаал 24/7 уцаар ярина. Нэг бол хамт байхгүй бол үргэлжийн хэрүүл уруул хийж стресстүүлж бусдын хажууд ч эвгүй байдалд оруулдаг болсон. Нөгөө их л хөөрхөн цаваас эргэлэн байдаг байсан охин баг багаар дуугүй бүрэг болж ихэл сэтгэл санаа нь тайван бус болж байгаа нь гэрээхэнд нь ажиглагдсан. Удалгүй хоолыг Лондон нэг салонд ажилд орсноор гэрээсээ Лондон руу нүүхэр болоход найз залуу нь түүнтэй хамтдаа нүүе. Тэнд манай хамаатан байдаг болохоор хоёулаа байр хөсөлж хамтдаа амьдарч эхлэх гэснээр тэд нүүж хамт амьдарч эхэлсэн. Тэгээ хоолыгийн ээж аав нь үүнээс нь хойш охин дээр хид хид удаа цочулж ирж исэн. Тэгэхэд бол охин нь зүгээр айтайхан л байж байгаа харагдсан. Тэгээд нэг удаа болохоор охин дээрээ ирээд хамтдаа ресторанд хоол идэхэр болоход аашир ирээгүй. Тэгэхээр нь найз залуу чинь яасан бэ гэсэн чинь хоолыг биеийн тааруу байгаа болохоор ирч чадаагүй гэж шалтгаан хэлсэн. Тэгснээ тэднийг замдаа явж байхад нь хоол ирөө аашир заалгаад яг ээж авд нь яриан жоохон сонсгдсон. Тэгэхэд наадуулаа чамааг надаас холдуулахад зөвшөөрч болохгүй шүү. Ухааны юм хэлхийг нь сонсоод ээж авд нь айгүй онцгой санагдчихсэн. Бүр ээж автагаач 50 хоолнд орж болохгүй ингэж уурлаад байсан. Зүгээр л хоолыг өөрийнхөө бүрэн эрхэнд байлгаж гэр бүл найз нөхдөс нь бүгднгээс нь тусгаарлаж холдуулах хүсэлтэй. Энэ нь ч яг тухайн үед бол бодсноор нь болж исэн угаасаа хоёулахнаа хамтдаа гэрээс нь хоол амьдарч исэн болохоор 2013 оны 5 сард хоолыгийн ээжийн төрсөн өдөр болж исэн учраас Аашир хоолын хоёр Глостер хот руу очиж тэдний гэрээхэндээ ресторанд хоолохоор болсон. Тэгсэн чинь Аашир нэлийн хоцорж ирснээр бүр согтуу хурж ирээд уг нь нэрүүлүүдээ их л хичээж гэрээхэндээ айтайхан найрсаг харцдаг байсан хүн чинь бүр зангаа таниулж эхэлсэн. Согтуу ирчээ санаа зовсон шинж баахгүй зөөгчөд хажуу аваараа сууж байсан үр ширээний үйлчлэгчдтэй хоол итэй бүр хоолын гэрээхэндээ хүртэл хар яар ярьцаж нэлийн хоолыг эвгүй байдалд оруулж исэн. Охинтой нь ямар ч хүндэтгэлгүй хинч биш юм шиг харцаж байгааг харсан ээж аав нь охиндоо маш их санаан зовоод Аашрыг агаар амьсгалах гээд гараад явсан агуур нь зүгээр охин минь хоёр асуудалтай байгаа мó асуудал гараад тусламж хэрэгтэй хам бол аавдаа хэлээрэ гэсэн чинь аа би зүгээр жоох уучаал ингээд баг шиг байна. Бит хоёр зүгээр байгаа. Санаа зовлтгүй л гэж хариулсан. За ингээд эргээд Лондон руу тэд яваад хамт амьдраад 2 сар болж байх үед нэг баяр болоод том карнивал зохион байгуулагдаж байсан болохоор хоолын найз залуутайгаа бас найз залуугийн хідэн найзууд үйл идэртэй карнивал руу явсан. Тэнд бол маш олон хүмүүстэй хүл хөдөлгөөнтэй байх үед нь хоолыг Аашрын үеэлтэй 0 явцсан байл та. Тэгээд бүр бараг 5 минут яваад хүрээд ирсэн чинь Аашир хоолыг хаасаагүй хаагаад баахан заалгачихсан. Тэгснээ хоолыг харангуйтаа Аашир амир уурлаад шууд л эмхтэй нэг бол цохиж унгаасан, нэг бол нилээн хүчтэй түлхснээс болоод хоолыг шууд газар унсан. Ийм юмн дээр бүр ингэтлээ уурлаж гар үсэнд нь хоолыг нилээн гомдоо тэр оройдоо бол Ааширтай харцалгүй уурлаж хэд хоногийн дараа нь аавыгаа дуудаа шууд хамт амьдарч байсан байрнаасаа нүгээд эргээд ээж аавынхаа гэрлөө нүүж очсон. Мэдээж үүнээс хойш Аашир түүнээс өдөр болгон л уучлалтгүйж дахиж ингэхгүй миний буруу гэж хээл. Утгагүй хоолыгийн араас Глостер хот руу бүр нүгээд ээжиндээ амьдраад эхэлчихсэн. Энэ хоёрын хувьд бол бүр салчаагүй муудалцсан болохоор хэсэг ярихгүй байгаа л тэгэл хаяа уулзаал яг өмнөшгөө бол байнгын уулзаж холбоо барихгүй иймэрхүү байдалтай байсан. Хоолыг дахин гэрийнхаа тэр авд байдаг шинэ салонд өсчнээр орж ажиллаж эхэлж найз нөхдөдөө эргэж уулзалдаж гэр бүлийнхэндээ илүү цагаа өнгөрөөж ажилдаа анхаарлаа хандуулахад нөгөө л хүүхэн цоглог өхөн хിവэрэ болж жаргалтай байсан. Гэвч Ааширт хайртай байсан болохоор байнгын л холбоотой яваад байсан. Тэгээ Аашир ч найз охиныгоо сэтгэлийг эргүүлж өөртөө татах гэж бэлэг сэлт өгөөл ажлынх нь гадаа хүлээж байгаал гэрт нь хөрөөж өгж амралтаараа гой газар дагуулж явж амраагаал байнгын хоолыг яг өөрийн гэсэн орон зайг нөхгүй явсан хിവэрэ. Эмэгтэй ажил таарах үеэр нь ирчээл салон дотор нь хүлээгээс сууж идэг. Мэдээж салон хахаас өмнө бусад ажилчдаа салоноо цэвэрлэн данс тооцоогоо бодно гэж бараг 40-50 минут байжсэн ч гэсэн сууж лээдэг. Тэгээ хамт ажилтдаг хүмүүс нь хүртэл харахад харваас биэлт бүр ингээ хоолыг донтцсон юм шиг хачиг шиг хажуунаас нь салахгүй ямар сони ин л гэж өрн дотроо бүгдээрээ боддог. Тэгээ хоолыг орой унтахтаа хүртэл утасныхаа дууг нь хааж унтахгүй шүнжэнгөө дуудлага мессеж ирдгийг нь хүртэл гэрийнх нь бүгдээрээ л ажигласан. Хоолыгийн гэрийн ойр хавийн хуршууд нь хүртэл аавд нь 5
Танаа охины найз залуу шүн оройгоор ойр авд оройжонгоо суугаад ахын дээрээс нь газраар баахан хог хаяад байна гэж дургуутслээ илэрхийлж байсныг харахад бол хоолын уцаа авахгүй бол тэгэл гэрийнхэн гадаа очичвол бараг гэрээсээ өөрт нь хэлэхгүй гарах нь үнэхээр гэртээ байна уу гэдээ шалах гээд мөрдөөд суугаад идэг. Тэгснээ нэг орой шөнийн 12 цагт хоолыгийн хаалгагийн тогшиж түндээ уулзъя гэсэн согтуу. Тэгээ ээж аав нь бүр маш их дургуутсайл охиндоо энэ залуу юу яагаад ч бишээ үнэхээр таалагдахгүй байна. Шөнө оройн цагаар ингэж ирүүлмээргүй байна гэж охиндоо уурлаж хэлжсэн. Ингэж явсаар танилцаж үрэхэд 10 сар өнгөрсний дараа гэрийнхэн байнга сал гэж хэлсээр хоолыч өөрөө бүр стресстэйж байнгын ямар нэгэн байдлаар хэрүүл маргаантай байгаагаасаа залхаж аавтайгаа нэг өдөр ярилцахдаа би ч гэсэн аашраа салмаар байна. Надад тохирох хүн биш юм байна гэхэд аав нь бол тээлдэ миний охин тэр сайн залуу биш байна. Чам тохирохгүй. Чи эвтэйхэн салсан дээрээ гэж зөвлөсөн. Ер нь энэс ч өмнө өчнөө удаа хоолыг салъя гэсэн жаашир ерөөсө тоохгүй хайртайгээ салдгүй. Тэгээ ийм байдалтайгаар хоолыг түүнээ салах хүсэлтэд явсаар зөндөө хэлээд салахгүй болохоор нь төвчгээ байгаад 2014 оны Валентины өдөр тэр хоёр нэг ресторанд хоол идэж байхдаа муудалцахдаа ааширт бүр мөсөн харилцаагаа ингээд дуусгая. Одоо эргэж буцахгүй бүр мөсөн салцгаая гэдгийг хийсэн. Тэгээ ерөнхийдөө хоолыг яг ингэж хоолын газар салъя гэж хэлсэн нь болохоор аашир салъяг гэдгээсээ одоо түүнийг ямар реакшн гарахаас айгаад ингэж олон нийтийн газар бол одоо хэлсэн. Тэгсэн чинь аашир бол бүр өмнөнийг маш хүндээр хүлээж аваад шууд л галзууртлаа уурлаж хоол руу орилж харилж эхэлж бүр нүүрлөө нь уужсэн усаа хүртэл цацсан. Олон нийтийн газар үнэхээр эвгүй байдалд ороод хоолын ресторанаас гараад машин руугаа суух үеэр нь араас нь нөгөөх нь гүйж ирэнгүүтээ түрүүшнээс нь багных нь картыг аваад цугтаад яваад өгдөг. Удалгүй аашир банкнаас нь 300 паунд гаргаж авснаа хоол ирөө энэ мөнгө миний хувьд юу ч биш би юу ч хийж чадна танаа ирэх ч очиж буулгандаа гэж бүр янз янзар хараагаал сөрдүүлж эхэлсэн. Тэгээ ээж аавхан гэрлүү хүртэл залгаж давхар сүрдүүлэхэд аав нь бол охиндоо энэ бол бүр яагаад ч биш чамааг мөрдөөд байна ингэж одоо сүрдүүлээд байна. Чи одоо цагдаад мэддэг хэрэгтэй байхаа гэснээр хоолыг цагдаад удсан. Хоолыгийн хувьд хичнээн найзууд болоод гэрийнхэнтэйгээ ойр байсан ч найз залуутайгаа ямархуу асуудалтай байгаа тийм нэрийн дийтэлээ ерөөсөө хүнд ч хэлдэггүй эцэндээ ч тэрөө. Гэтэл цагдаад удаж мэдүүлэг өгөх үеэр нь л тэдний харилцаа ямар токс болохыг ээж аав нь анх мэдсэн. Хоолыг цагдаа нарт хэлэхдээ надад гар хүрсэн байнга сүрдүүлдэг өөрийнх нь хүснээр байхгүй салъя гэхээр л би чиний нүүрлүү чинь хүчил цацсандаа тэгээд хүний нүүрч харж чадахгүй ажиллаж хийж чадахгүй болно. Нэг бол чамаа хэмх зодож шүү гээл чамааг ер нь би яасан ч чадна гэх мэтчлэн байнгын сүрдүүлэн байдаг гэдгийг хэлсэн. Үүнийг сонсоод ээж аавах нь бүр нүдэнд нулимс цэлгэнж бүр ингэтлээ хайрлаж өсөдөг охиныг аашир ингэж их доромжилж харцгийг нь мэдээд бүр зүрхэн зүсэгдэх шиг болж исэн. За ингэж салъя гэж Валентины өдөр хэлснээс 2 өдрийн дараа цагдаад мэдүүлэг өгөөд ааширыг эмгтэй өвчрхийл сүрдүүлсэн гэгээ баривчлах тушаал гарч гэрт нь ноцсон боловч аашир үнийг нь мэдээд зүгтчихсэн тул ээжинд нь очиод байхгүй найз нөхөд хамаатнуудынх нь гээд гэрт нь бүгдээрээ байгаагүй зүгтцсан. Тэгээ бүр ингэж зүгтах үеэрээ хүртэл хоолын руу байнгын сүрдүүлгийн мессежээ бичиж дарамтлах нь зогсоогүй. Уцаа авахгүй бол аавын чинь толгойг бейсболын цохиураар нам цохин шүү. Юу хийж чадахыг минь хармааргүй байвал яг одоо уцаа ав надтай уулз гэж бичдэг. Тэгээ цагдаа нар ч аашрыг хаасайгүй хайж явж исэн боловч таанч 2 сарын 18-нд маш харамсалтай зүйл болсон. Аашрыг хайн дэлгүүрийн камерын бичлэг шалгахад бол тэрээр 2 сарын 18-ны өдөр DVD тоглуулагчаа нэг газар зараад дэлгүүр ороод 12 см-ийн хутаг худалдаж аваад гарсан ба тэндээсээ алхаад оройн 6 цаг 30 минутын үед салон дээр ажиллаж исэн хоолыгийн ажил дээр утсан. Тухайн үед эмэгтэй хамт ажилладаг хүмүүс найз залууг нь ямар гэдгийг мэддэг. Тэгээ цагдаа нар түүнийг хайж байгаа гэдгийг мэдэж байсан тул ороод ирэхэд нөгөө салоныхаа эзэн эмэгтэй шууд л ааширтай мэдлээ. Хойно юм хийжсэн хоолыг дуудаад ирээгээ салоныхоо хойшоо очихдоо цагдаа дуудах гэж зогссон. Хоолыг зөрөөд ааширтай уулзах гэж өөдрөө утсан ба тун өдөлгүй салондоос үйлчлүүлэгчд нь умгүй хойшоо гүүгээл хүрээд ирэхээр нь яасан гэсэн чинь тэр ихтэй хутгатай байна гэж нэг нь орилсон. Харамсалтай нь аашир хоолыг хараа шууд түн рүү дайрч хутгалж эхэлж 20 минутын дотор эмэгтэйг 14 удаа хутгалчаад салоноос гараад гүйсэн байдаг. Төргөн тосомж яаралтай ирсэн боловч харамсалтай нь 20 настай хоолын эмэгтэй эмнэлэг дээр очиод нас барсан. Тэгээ аашир болохоро салоноос гарч гүүгээд хутгаа хаяад хувцас солонгуудаа такси бариад явсан байдаг. Тэгээ хэрэгтнийг оллоо цагдаа нар хаасайгүй хайсаар агаад 8 цагийн дараа нэг найзандаа байхад нь очиж баривчилсан. За ингээд энэ хэргийн шүүх хурал нь 2014 оны 7 сард эхэлсэн ба шүүхийн үеэр Аашир Маслын бүр хийсэн хэрэгтэй гэмссэн ямар ч шинжгүй, гуниглсан шинжгүй хоолыг ээж аав гэр бүл найз нөхөд рүү өдрөө ширтээл эргээл тэд нар харангуут амандаа бараг яасан ухааны юм бутнаал
шүүгчтэй хүртэл хүндэтэлгүй харцаж хар ярь хийсэн байдалтайгаар зогсож исэн. Тэг хэрэг хийснийхэн дараа л Холигийн гэрийнхэн Ашиг охинтой нь үерхээс өмнө 23 удаагийн янз янзын хэрэг хийсэн болохыг нь олж мэддэг. Цагдаагийн рекордонд тэрээр гэр бүлийн хүчирхээлэл, зодон цохон гэх тиймэрхүү хэрэгүүдийг хийсэн цуврал гэмт хэрэгтэн байсныг нь олж мэдсэн. За тэгээ шүүгээс түүнийг насаар нь шоронд хоригдох ял өгсөн ба ялаа сонсчоод Ашир бүр охирогчийн гэрийнхэн лөө мишээчэд яваад өгсөн гэдэг юм лээ амир байлаар. Бас Холиг алсныхаа дараа найзууд руу нь та нар сануулаа бистэ гэж битсэн байт юм лээ. За ингээд энэ хэрэг гарсны дараа охиноо алдсан эцэг эхийн ийм харамсалтайгаар Холигоо алуусан нь маш их гашуудсан. Охин шиг нь ийм байдалтай бусдын иргэшээлд яхаа мэдгүй зовж байгаа хүмүүст туслах сэдэлтэйгээр Holly Gathered Trust гэх буйны байгууллагыг байгуулж гэр бүлийн хүчирхийллийн талаар хөтөлбөр боловсруулж сургууль, коллежуудад эрүүл харилцаа бий болгох зорилгоор хичээл орж мэдээлэл өгдөг. Мөн бусад байгууллагатай хамтран ажиллаж хандив босгож үнэхээр тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалдаг байгууллага нээсэн. Бас дээрэс нь 2015 онд Holly Guard гэх ухаалаг утасны аппликейшн гаргасан. Тэр нь хүнийг гэртээ харах, гүүх, дугуй унах, өдөр тутмын ажиллаа хийж байхад хүртэл тухайн хэрэглэгчийг хаана байгааг нь хянах боломжтой програм. Хэрвээ орой үдэш явж байхад чинь араас чинь хүн дагаад байгаа мэт санагдаж, айд сандарсан, аюулгүй биш санагдаж байгаа үедээгээд өөр бусад асуудал гарсан үедээ утасны аппликейшнийг идэвхжүүлэхэд апп шууд хаана байгаа газрыг чинь трак хийж эхэлнэ. Тэгээд бүр аюул төртөж байна гэж бодвол уцаас ихсэрэхэд өөрийнхөө сонгосон emergency contact болох яаралтай үед шууд холбогдож болох гэр бүлийнхаа эсвэл найзууд руу ч сэрэмжлүүлэг илгээж таны байршлыг тэдэнд рүү явуулна. Дээрээс нь шууд дуу болоод дүрс бичлэг хийж эхлэх ба юу болж байгаа бичиж авдаг ийм апп юм байна. Ингэснээр аюул төртлөө гэсэн тохиог авсан найз гэрийнхэн бүгд харж мөн цагдаа руу хүртэл холбогддог ийм хамгаалтын апп. Би өөрөө энэ аппын дээрээ тохиргоогоо хийх боломжтой. Гэхдээ яг энэ апп нь зөвхөн UK-д ашиглах боломжтой. Гэхдээ дэлхийд даяар ашиглах боломжийг хайж ажиллаж байгаа юм билэ. Би л Америкаас татах гээд харсан боловч байгаагүй. Тэгээд энгийн план нь болохоор үнэгүй. Тэгээд бас сарын эсвэл жилийн subscription төлөөд бас ашиглах боломжтой юм билэ. Тэгээд ямар ч байсан 140 мянган гаруй хүмүүс одоо хэрэгэлдэг, татаж авсан хүмүүстэй бол үнэхээр хэрэгтэй ийм аппликейшнийг гаргасан билэ. За тэгээд энэ хэрийг судалж дуусаад бодоход мэдээж токсик эрүүл бус харилцаа гэдэг маш түгээмэл байдаг. Бие махбодын болон оюун санааны хүчирхээлэлд бол байнга байгаал хайр ер нь ниймэлэдэг, асуудал дүүрэн бүгд л хэрэлддэг, асуудад байхал зөвл гэж бодож хамаг энерги хичээс сорсон ийм харилцаанд олон хүмүүс байдаг. Гэхдээ ер нь чамайг хүндэлдэггүй, доош нь хийдэг, гар хүрдэг, эрхэндээ байлгаж байнга л бусдаас тусгаарлаж зөвхөн өөртөөгөө л үргэлж байлгах гэдэг бол эрүүл харилцаа яагаад ч биш ээ. Нэг хамгийн ихээр хайрлаж хүндэтгсэн, дэмжсэн харилцаа хамгийн гоё хамтдаа байхдаа нэг нэгэндээ тайвширлыг мэдрүүлдэг, хайрыг мэдрүүлдэг байх л хэрэгтэй. Тэгээ нэг үг байдаг штэ, ер нь нүгсэн зохоо өрөөл ганцаараа ч зовчно гэдэг лөө. Тэр шиг хэрвээ үнэхээр ийм токсик харилцаанд байдаг бол эртгэн холцсон дээр бах, нэг бол харилцаагаа одоо эрүүл болох тал дээр их ажилласан дээр бах. Дээрээс нь ер нь ойр дотны хүмүүстэйгээ хаяж болов ярилцаж ямархуу байгаа талаар хэлж байх хэрэгтэй санагдсан. Тэгээ Холигийн хувьд бол ерөөсө хинт ч юугаач хэлэхгүй байсараа ингэж оройтсан юм шиг санагдсан. Тэг хэрэгтнийг бол нарциссист зантай гэдэг юм лээ. Ер нь бие биел гэдэг. Даанч хувийн амьдралын талаар би ерөөсөө ямар ч мэдээлэл олж чадаагүй, ер нь бага наснд ямар хүн өнгөрсөн. Тийм болохоор ерөнхийдөө ингээл харахад 23 удаагийн юм хүчирхийллийн гэмтэргүүдийг хийжсэн гэхээр ямар хүн байсан нь бол тодорхой байх. Тэг бараг хүнтэй үерхэхдээ цагдаагийн рекордыг шалгаж баймаар юм байна гэж ер нь бол энэ эргийг сонссон хүмүүс зөндөө ярьдсан мэлээ. За ингээд эхний хэрэг маань бол ингээд болсон. За энэ хүнд хэргийн араас нэгэн гэгээлэг хүний талаар ярина. Мохаммед Сик гэдэг эрэгтэй Либиад төрж өссөн 10 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Гүйлтийн тамирчин байсан тэрээр 1978 онд Либиагаас Америк улсад электрон инженерийн чиглэлээр суралцахаар нүүрж ирсэн ба ирээдүйн эхнэр болох Даунтайгаа танилцаж тэд 1989 онд хурмаа хийсэн. Эхнэр Даун нь бүр Мохаммедтэй танилцахаасаа ч өмнө аюул төрсөн эсвэл яаралтай байх газар хэрэгтэй байгаа хүүхдүүдэд өөрийн гэрийг зориулан бэлдэж тэд асардаг байсан эмэгтэй. 1995 оноос тэд Лос Анжелесийн нэг жижиг дүүрэгт гэрээ бэлдэж
бүр дүүргийн ямар ч газар хинч хүлээж авахыг хүсэхгүй байсан. Орон гэргүй орхигдсон идэгшгүй өвчтэй маш их халамж шаардлагатай байдаг хэдэн 10 хүүхдүүдийг хизээч байсан урайлахын зөвшөөрж байлгадаг. Маш их туршлагатай хүмүүс байсан болохоор яг үүгээрээ хотын коллежид хэрхэн хүүхэд өрчилж авах тэднийг асрах хичээл хүртэл ордог. Идэгшгүй хүнд өвчтэй учраас эмнэлэгт үлдсэн эсвэл хүчирхээлэл дунд байснаас улсаас хүчээр хамгаалтаа авсан өвчтэй хүүхдүүдийг тэд өрчилж авч асардаг. Бүр Лос Анжелесийн үхэх гэж буй идэгшгүй өвчтэй маш их кэр шаардлагатай байдаг хүүхдүүдийг хүлээн авдаг цорын ганц байшин бол тэднийх. Харамсалтай нь түүний эхнэр 2015 онд нас барсан ба Мохаммед ганцаараа үлдсэн гэсэндээ энэ зүйлээ хийсээр байсан. Тэгээд тэд Адам гэдэг яг хүүтэй тэр хүүн ч гэсэн ясны хэрэгтэй бас одоо төрсөн учраас хүүгээ эмчэд үзүүлж эмнэлгээр маш их авч асардаг байсан болохоор энэ бүх зүйлийг хийж эхлэх, үргэлжлүүлэх маш их түлхэж зогсон. Мөн хүүгээсээ өөр халамж хэрэгтэй хүүхдүүдийг хайрлаж тэдэнд туслах хүн байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. 1989 оноос хойш Мохаммед 80-аад хүүхэдтэй харьцаж тэдний 10-аад хүүхэд нь гэхэд бүр түүний гар дээр тэрүүлж байхдаа хүртэл амьсгал хурааж ядаж эцсийн мөчт нь аавын хайрыг би мэдрүүлэхийг хүсэжсэн гэж өөрөө хэлжсэн. Тэгэл Лос Анжелестай хүүхдийн үйлчилгээний хэлцэс түүнтэй хамтран ажилладаг. Тэгээ хэдхэн хоног сар үлдсэн хүүхдүүдийг ахуу гэхэд бол ганцхан Мохаммед л зөвшөөрч тэдний эцээ хүртэл нь аюул хөдлөлийг нь мэдрүүлж асардаг хүн. Зарим тохиолдолд хүүхэд эмнэлэгт төрөөл өвчтөй болохоор гэр бүл нь хүүхдэд нэрч өгөөлгүй эмнэлэгт нь орхидог. Харин би тэдэнд үргэлж нэр өгдөг. Тэгээд тэд хэдий өвчтөй ч гэсэн хүн штэ тэдэнд нэр хэрэгтэйгээд өгдөг. Тэгээд нэг ярилцлагын үеэр гэртэнд очиход Мохаммед 7 хоногтой байхад нь өргөж авсан нэг хүнд өвчтөй охиноод ирээд харж исэн. Тэгээд тэр охин нь болохоор харж сонсож ярьж сайн хөдөлж чадахгүй. Гэхдээ тэр хүрлцгийг мэдэрдэг, хариу үйлдэл үзүүлж чаддаг. Тэгээ түүнийг зөөлөн хэлэхэд тэр тайвширдаг гэж хэлжсэн ба ундахт нь орныхын хажууд буудан дээр унтаж охиноо хахах үед нь тусалж таталт өгөх үед нь тэрж түүнийг тайвшруулдаг. Тэг Мохаммед хэлэхдээ охиныг минь надад өгөхөд тэд түүний хитгэн сарл амьдрна гэж байсан. Гэвч тэр одоо 6 настай гэж ярилцлага өгж байсныг нэтгүүлч нийтлэлээ гаргахтаа бичгтээ Мохаммед гэх хүн ямар их хайрыг энэ хүүхдэд үзүүлж байгааг нь би харлаа. Дээрэс нь тэр үнэхээр тийм сайхан зөөлөн инээмсэглэлтэй яг л баавгай шиг үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байсан гэж тийм сэтгэл нь хөдөлт битсэн байт юм байна. Мохаммед хэлэхдээ ийм өвчтөй хүмүүсийг асрах маш зовлонтой үйл явц. Учир нь тэдэндээ өнгөрөөж байгаа хорон бүр надад бас тэдэнд минь маш үнэтэй. Хизээ нэгэн цагт удахгүй хорвог орхино гэж бодохоор үргэлж гол зурдаг. Гэхдээ бидний нэгэндээ туслах хэрэгтэй эстэй. Би тэдэнд тусалж байгаа шиг тэд ч гэсэн надад маш их хайрыг мэдрүүлж надад ч бас тусалдаг. Энэ Мохаммедийн энэ түүхийг нийтлэл нь гаргасны дараа Маргарет гэдэг эмэгтэй түүний талаар сонсоод энэ бүх зүйлийг үргэлж хийгээд бол маш их санхүүгийн тусламж хэрэгтэй. Тийм болохоор түүн туслыгээд GoFundMe гээд хандивын аяныг эхлүүлсэн. Түүний түүхийг бичээд тэгтгмээргүй зүйл болсон. Ер нь бол маш олон хүмүүс энэ хүнд баярлаж талархаж туслахыг хүссэн учраас анх бол $30,000 цуглуулахыг зорилттой болгосон боловч бүр нийтдээ $300,000 гаруй цугларч Мохаммедд туслах юм хүмүүсийн ачаар Мохаммедд маш их тус хүргэжсэн. Тэгээ Маргарет эмэгтэй хэлэхдээ болохоор үүнийг эхлүүлсэндээ би үнэхээр баяртай байна. Тэнгэрийн элчим шиг ийм сайхан сэтгэлтэй Мохаммед болон түүний хөөрхөн хүүхдүүд мөн ирээдүйн түүний туслах хүүхдүүдэд багж болов тусалж байгаадаа энэ зүйлийг хийснээр би өөртөө ч гэсэн тусалсан. Би удаан хугацаанд сэтгэл готролд орчихсон өдөр хоногийг ямар ч урамгүй өнгөрөөж байсан ч энэ зүйлийг хийгээд би өөртөө биш бусдад туслах сайхан үст илүү анхаарлаа хандуулснаар би одоо хамгийн жаргалтай хүн болсон гэж Маргарет эмэгтэй хэлжсэн. Тэ өргөжлүүлж өөр хүмүүс бас хандивын аяныг өрнүүл бодтой хүмүүс туслах тийм арга хэмжээг авч явж байгаа юм билээ. Тэгвэрхэн хүмүүсийн хандсан мөнгөөр бол Мохаммедийн амьдарч исэн байртай бүр нэлээд дээр үеих тэгээ дээвэр нь хүртэл муудсан. Зөндөө засах хэрэгтэй зүйлс байсан. Тэгээ тэр бүхнээ зассан мөн 2000 оноос хизээч амралт аваагүй өдөр болгон хүүхэд асарч цаг нааргүй байдаг гэсэн болохоор энэ мөнгөөр бол нэг илүү сувлагч ажилд авсан. Тэг өвчтөй охиныг эмнэлэгт үзүүлэхэд бол тэрэгцээр гэл ер нь өчнөө олон тийм нарийн хэрэгслүүд хэрэгтэй байдаг болохоор энэ бүх зүйл туссан. Тэг бүр үнэхээр цагаа олсон тусламж бол байсан. Маш их баярлж байгаагаа Мохаммед хэлсэн байдаг. 2017 оны нийтлэлээр тэрээр 60 гарсан. Тэгээд түүний эмчнэр бүдүүн гидсний хор тавдрын 2 дугаар шаттай гэж хэлсэн байдаг. Би энэ бол өөрөө тааруу байгаа. Тэг өвчтөй болсон гэдгээ өөрөө сонсоод Мохаммед 60 гарсан би хүртэл удаан амьдрахгүй өвчтөй гэдгийг мэдээд ингэж хайж байхад эдгээр нь ялах хүүхдүүдэд ямар байдгийг төсөөлөхийн аргагүй байна. Намайг байхгүй болчихвол эд нартай маш их санаа зовж гин.
Миний бодлоор тэднийг дэлхийн мартчихсан юм шиг хинч тэдний өмнөөс дуурдаггүй. Эдгээр хөөрхөлтэй хүүхдүүдэд тэднийг халамжлах, би чиний төлөө энд байна, бид юу ч даван тулах болно гэдгийг мэдрүүлэх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Хинч авахыг хүсдэггүй олон хүүхдүүд байдаг ч хинч үхэлдээ тэмцээг хүсдэггүй. Тиймээс би эрүү сарвал боломжтой үедээ тэдэнд сайн анхаарал тавьж чадах хугацаанд эцэг хүртэл хүүхдүүдэд асран хүмүүжүүлэх болно гэж тэрээр сүлд нь хэлсэн байт юм лээ. LA Times дээр түүний талаарх нийтлэл гарсан мөн Дианет сангаас түүнд олон улсын сайн үсийн шагнал хүртээсэн байдаг. Мөн түүний талаарх баримтат кино 2018 онд гарсан байт юм лээ. Тэгээ нэг ийм хөрхөн үнэхээр хэрэгтэй байгаа эдгэшгүй маш хүнд өвчтэй хүүхдүүдийг энэ олон жилийн хугацаанд асарж тоглож эцсийн замд нь өдөж өгсөн ийм сайхан буянтай хүн байна. Энэ хүн болоо түүний эхнэрийн талаар уншаал үнэхээр хөөрхөн санагдсан. Хороо дээрээс ийм сайхан сэтгэлтэй хүмүүс байна гэж бодохоор үнэхээр бүр маш сайхан санагдсан. Мохаммед болон түүний одоо сайхан сэтгэлтэй эхнэр энэ хоёрт бол үнэхээр талархаад баашгүй. За тэгээд өнөөдрийн дугаар маань үгээр өндөрлж гин. Та бүгдэд маань бас багч болон сургамжтай бас таалагдсан баха гэж найдаж байна. Тэгээд дараа 7 өдрийнхөө дугаараар бүгдээрээ уулзцгаая. Түр баяртай. 좀 더 재생 줘